2025 онд хөхний хавдрын 404 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 17 тохиолдол нь 9 хүртэлх насны хүүхэд байна. За энэ нь өмнөх онтой харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Охидын анхны сарын тэмдэг 10 наснаас өмнө ирэх нь эрсдэл дагуулж байж болцошгүй тул эмчит хандах хэрэгтэй гэж зөвлөж байна. За хүүхдийн биений эм ерөнхийдөө дундаж биений эм ирэх хугацаа бол 10-аас 13 нас орчим байдаг байхгүй. Тэгэхээр энээс хит эрт ирэх эсвэл хит хожуу ирэх гэдэг маань тухайн хүүхний дааврын онцлогоос бас шалтгаалж байна гэсэн. За энэ маань яагаад хүүхний хавдартай уялдаад байна гэхээр өндөвшнөөс эстроген болон прогестерон гэсэн дааврын ялгарал явагдчихэж биений эм ирж чинь хүүхний ургалт явагдчихэж байна гэсэн. Тэгэхээр энэ даавар ингээд эрт идэвчээд ингээд ирэхээр бас яг нэг талаараа хүүх эрт ургаж байгаа охидуудын хувьд бас яг эрсдэл нэмэгдээд ирж байна гэсэн. Тийм бас ойлголт өгч байна. Охидод бэлгийн боожилт 9-өөс 12 наснд эхэлдэг. Бэлгийн боожилт эхэлснээс 2-оос 2.5 жилийн дараа анхны сарын тэмдэг ирдэг. Охидын сарын тэмдэг 11-ээс 13 наснд ирвэл хэвийн гэж үздэг байна. За хэрвээ 15 нас хүрэхэд сарын тэмдэг ирээгүй бол эмчит хандах хэрэгтэй. Учир нь өмнө олон хожуу ирэх нь дааварт өөрчлөлт гарч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Сүүлийн 7 нас гарантайгаас эхлээд хөх ургаж эхэлж байгаа. За хөх ургаж эхэлснээс хойш 3 жил болчиход тахад сарын тэмдэг ирэхгүй байвал энийг бид нэр хожуу байна, эмгэг байна. Эсвэл 16 нас хүрчээд тахад сарын тэмдэг ирэхгүй бол 15 нас хүртэл ирэх хэрэгтэй гэсэн шүү дээ. 16 нас хүрчээд тахад сарын тэмдэг ирэхгүй бол энэ хит хожуу байна гэд эмчид хандах хэрэгтэй. Охидод сарын тэмдэг анхудаа ирэхээс өмнө жин нэмэх, тааз томрох, хэвлийн эсэгт өвдөлт мэдрэгдэх, хөх хөндөөрлөх, сэтгэл санаанд өөрчлөлт орж хит эмзэг болох шинж тэмдгүүд илэрдэг. Иймээс энэ үед ээжүүд охидтойгоо ойр дотно байж ярилцах нь зүйтэй юм. За мөн хүүхдийн сарын тэмдэг хугацаанд ирэхгүй байх, мөчлөг алдагдах үед нь эрүүл мэндийн байгууллагад хандаж эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэлээ.